Намсран банзрагчийн зохиол сүүлчийн буун дуу. Арван тав дугаар хэсэг. Шөнийн турш нижигнэж байсан буун дуу үүр цайхад цөөрөн цөөрсөөр алсын бараа харагдах үеэс намгүн боллоо. Ардын журамт цэрэг хягт хотыг дайран эзэлж, зүүн өмнө зүг цугтаасан дайсны хойноос элдэн хөөж, хотын эргэн тойрон харуул манаа гаргаж, байшин хашаа нэгжин самнаж гүйцээгүй байтал ийхүү үүр цайж өглөө болов. Хотод нуугдаж үлдсэн гамингууд эргүүл ихэнтэй тааралдаж, буудалцаж байсан учраас ийхүү үүр цайтал буун дуу тасрахгүй байсан бэлээ. Жанжин Сүхбаатар үүр сайн цайсан хойно хэсэг нөхдийн хамт тэргүүн хорооныхан эзэлж авсан зарагчийн яам хэмээх хөх тоосхон байшингийн үүдэн дэрвэл хорооны дарга тосон уулзаж, манай хороо энэ яам захилгаа мэдээний газрыг эзлэн авч байшин хашааг шүүрдэн самнаж 23 гамин баривчлаад байна. Самнан шүүрдэх ажила үргэлжлүүлж байна гэж хэлдэг. Сүхбаатар мориноос бууж уг яамд орвол цэргүүдийн зарим нь тамхи татаж, зарим нь үүргэлэн сууж байснаа бүгд сандран бослоо. Манай их хэрэг сэтгэлчлэн бүтгийн эхэн энэ хотыг дайлж авсан явдал юм. Та нөхөд энэ байлдаанд амбиен хайрлахгүй тулалдаж гавья байгуулсныг ардын нам үрд дурсан тэмдэглэх болно гэж Сүхбаатар хэлв. Сүхбаатар өдөр шөнө 2 буун суман дор үхэгсэхээ мэдлгүй тулдаж авсан зоригт цэргүүдөөд мишэн харснаа. Гамин цэрэг дээлдсэн дайн хорсож эргэн халдаж болзошгүй. Иймд унтах нойр эд хоолон хагаслан цаггүй цагдан сэргийлэх явдлыг улам чангатаг. Өдөр боллоо гэж санаа амарч тун болохгүй гэв. Жанжин та халуун цай зооглохгүй юу гэж хорооны дарга хэлбэл, та нар чинь бас цай чанаж туухалж амжаа юу гэж Сүхбаатар асуув. Энэ яаман сууж байсан өлзий дүүрэн гихчийн гэрийг манайхан төвхнүүлсэн юм. Та тэнд морилон орох тун гэж хорооны дарга хэлв. Сүхбаатар зарагчийн яамнаас гарахдаа хотын дотор тарж байрлсан хорон ангийн дарга нарыг дуудаж ирүүлэхээр хэд хэдэн хүн явуулаад хашаан дотор байгаа 4 хантай герт оржээ. Герт хоолунд бэлдсэн байв. Сүхбаатар халуун цай ууж суутал дуудуулсан хорон ангийн дарга нар ардын намын цэргийг бөгж ерөнхийлөн захирах газрын төшмөл зэрэг Арбат хүнд цуглав. Сүхбаатар тэднийг толгой дараалан хараад, "За нөхөд минь, бидний зорж яваа хэрэг ийхүү бүтсэнд сэтгэл таатай байна. Энэ бол манай намын анхны том ялалт. Бид байгуулсан энэ ялалтаа хамгаалах нь юунаас ч чухал. Зогцсон гамин эргэн халдаж болзошгүй тул хотын эргэн тойронд байгаа харуул манайг хүч нэмэгдүүлэн зузаатгаж үргэлж эргэж тойрч бай. Хотын бүхэл хашаа байшин шүүрдэн самнаж, нуугдж хосорсон гамин илрүүлэн баривчлах ажлаа үргэлжлүүл. Ингийн номхон ардыг айлган сүрдүүлж, эд хөрөнгөнд нь халдаж тунч болохгүй. Энэ тухай харьяатад цэргүүдтэй синхруулан хэлэх хэрэгтэй" гэж тушаал буулгав. Манай хороо шүн самналт хийж явтал нэг байшинд 4 хүн төгжөөстэй хоригдсан байл. Тэр нь гамингийн шорон юм гэн гэж нэг хүн хэлв. Сүхбаатар тэр хүн өд харж, "Тэр хүмүүсийг яасан" гэвэл, "Тэднээс гамин цэрэгт татвар төлөхгүй, агт мордоо өгөхгүй гэхээр нь барьж хорсон юм гин. Тэдний ярихаар бол гамингийн дарлалыг эсэргүүцсэн хэд хэдэн хүнийг буудаж алсан болол та. Тэр 4 хүн энэ нутгийг суллаад гэр герт нь явуулсан" гэж түрүүчийн хүн хэллээ. Сүхбаатар хөмсөг зангидан, "Гамингууд энэ хотыг эзэгнэн байхдаа харгас ширүүн авирлаж, ард олныг зовоон тарчилгаж, амь насыг нь бүрлгэж, эд хөрөнгийг нь цөлбөн дээрэмдэж байсан. Гамингийн үйлдсэн бузар хэргийг нягтлан үзэх хэрэгтэй юм" гэж хэлв. Гаднаас нэг хүн орж ирээд, "Дээд чивээ хотоос манай ардын намын төв хороо засгийн газрын гишүүд морилон айсв" гэж айлтгав. Сүхбаатар яаран босож, "Эрхэм нөхдийг угтан тосъё" гэлээ. Гэрд байсан хүмүүс гадаалахад хаврын тунгалах сайхан том нар мэлтсхийн мандлаа. Сүхбаатар нарны өдөөс харвчлан харснаа сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой. "Манай их ялалтыг бэлгшээгээд энэ сайхан нар машид тунгалаг мандаж байна шүү" гэв. Дээд чивэнд байсан Монгол ардын намын төв хороо төр засгийн газрын гишүүд улаан төв хийсгэн маш сүртэй ирж явлаа. Жанжин Сүхбаатар цэргээ 2 игнэ болгон тэднийг тосов. Ардын нам засгийн газрын гишүүд
Хяагтыг байлдан чөлөөлсөн Жанжин Сүхбаатар болон ардын журамт цэцэргийн дарга түшмлүүдтэй туйлын баяртай золгож их нутгийн хил хязгаарын чухал бомб хотыг гамингийн дарлалаас чөлөөлсөнд гүн талархал илэрхийлв. Ардын намын төв хороо төр засгийн газрын гишүүд Сүхбаатарын байрлаж байгаа гэрт морилон орж баяр хөөртэй цайлсны дараа Сүхбаатар нөхтөн харснаа. Манай ардын намын цэрэг Хяагт хотыг чөлөөлөх үүргэн сайн хангаж анхныхаа ялалтыг байгууллаа. Хувьсгалынхан энэ ололтыг хамгаалахын тулд дав даруй хийх ажилдаа оръё. Энэ тухай намын төв хорооны хурлаар хэлэлцэн шийдэх бизээ гэвэл хүмүүс нэгэн дуугаар зөвшөөрөв. Сүхбаатар намын төв хорооны тэргүүлэгчдийн энэ хурлаар юу хэлэлцэн тогтохыг урьдчилан бодож байсан болохоор юуны өмнө манай ардын засгийн газрыг бэхжүүлэн өргөжүүлж ажил үйлсийг нь эхлүүлэн өрнүүлэх нь чухал байна. Миний бодлоор цэргийн яам, сангийн яам, дотоод яам зэргийг нэн түрүүнд байгуулж Хяагт хот хил орчмын харуул хошуудад ардын засгийн ажил хэргийг мөрдүүлэн гүйцэтгэх нь чухал. Бас энэ хот хязгаар нутгийг гамин эзэгнэж байхдаа үйлдсэн бузар муухай хэргийг нягтлан шалгах. Дайн байлдааны улмаас дөрвж гарсан гэмгүү хүмүүст хоттой эргэн ирж амар төвшин амьдран аж төрөх тухай ухуулан зарлах бичиг тарах. Намын бодлогыг олон түмэн ардад тунхаглан зарлаж Хяагт хот болон хамын хошиг харуулын ард олны аминаас эд хөрөнгийг батлан дааж инх төвшин амьдран суух бололцоотой болгох. Ардын намын цэргийн хүчин сүрийг улам бүр бадруулан хотын амгалан байдлыг хангах нь чухал байна гэж илтгэлээ. Намын төв хороо засгийн газрын гишүүд Сүхбаатарын илтгэсэн зүйлийг тунхаглан хэлэлцэж ардын засгийн газрын цэрэг дотоод сангийн яамтыг байгуулж эрхэлсэн дарга түшмлүүдийг сонгох нь зүйтэй гэж үзээд гамингийн учруулсан хор уршгийг шалган их намын сурталыг номлогч чой болсон тэргүүтэй хэсэг байгуулж ухуулан зарлах тунхаг бичиг олноор үйлдэж хотын амгалан байдал ард олны аминаас эд хөрөнгийг батлан хамгаалах зэрэг чухал шийдвэр гаргахаар хэлэлцэн тохиров. Үдээс хойш Хяагт хотын гудамжаар морьтой цэргүүд ахвалдан хашаа байшингийн үүд хаалга олны хөлийн газар ухуулан зарлах бичиг өдий төдийг нааж байлдааны үеэр айж балмагдан хэл давж отсон хүмүүст намын ухуулан зарлах бичиг таниулахаар нэлээд хүнийг явуулжээ. Хотын барилга байшин бүрийг сайтар нягтлан үзэж эзэд нь орхиод явсан айлын эд хөрөнгийг сахин хамгаалах, харуул манаа гаргах, гамингийн орхисон эд өлөг буу зэвсгийг хураах гэж журам цэцэргийнхэн тун их ажилтай байлаа. Дэлгэр бат шөнийн турш хотын доторх олон айлын хашаа байшин нэгжин самнаж дуусаад өөр сайн цайсан хойно заргачийн яамууд явж байтал шөнийн тулдаанд алгуулсан цэрэг нь гудамж өгсөд давхиж ирлээ. Түүнийг алгатчихсан байх гэж сэтгэл зовж байсан нөхд нь баяр хөөр болон тосож "Чи чинь хаанаас гараад ирэв?" гэж хамгийн түрүүнд дэлгэр бат асуулаа. Тэр цэрэг морьныхон хоёр тал руу гуйвлан ганхснаа. "Муу сайн гамин гөөж тонилгочхоод дайны олзыг хүрдэж явна" гэх нь ихэс огт байжээ. Дэлгэр батын дургүй хөрч "Хаанаас арх болоод гударч орхив" гэвэл согтуу цэрэг сүмэснүүдээр харснаа. "Аминасаа хайрлахгүй тулж байж ялсан цэрэг дайны олзыг идэж уухад чамаар заалахгүй. Хяагтын баян буусны хар архийг залгих хоолойгүй бол цаашаа тонил. Намайг дагаад явбал ол зомогтой золгоно" гिचгээд морой давирч хажуугаар нь өнгөрөх гэтэл дэлгэр бат түүнийг цул бордон авч "Яан гинэ? Ол зомог олох гэж чи манай цэрэгт орсон хүн үү?" гэж зандрав. Энэ хүн бол Хяагтыг дайлаар мордох гэж байх үеэс гамингаас айж хулчиж байсан хүн билээ. Тэр хүн цулбороо булаацалдан "Чи аль нутгийн цагаад жив ардын эрэгтэй засаг төрөө цусаа гоожуулан тэмцэж байж байгуулсан ард хүнийг саад болон зогсоох эрэг чамд хэн олгосон юм?" гэж ахсрав. "Чамайг дайны цагийн хуулиар буудаж алсан ч болох байна. Гэвч нөхрийнхөө цусыг урсгахыг би хүсэхгүй. Чамайг Жанжинд тушааж хатуу шийтгүүлнэ гэж дэлгэр бат хэлээд хоёр цэрэгт дохио өгч түүнийг мориноос нь гуд татан буулгаж гарыг нь хүлжээ. Согтуу ирэх хэрэг биштэж байгааг мэдээд эсэргүүцсэн ч үгүй. "Моринд нь мордуул" гэж дэлгэр бат тушаавал цэргүүд тэр согтуу хүнийг моринд нь мордуулж хөлөөр нь холбон өвчхад хөдлөв. Согтуу ирээ уусан арх нь айсандаа болоод тэр дорон гарч энэ чигээрээ Сүхбаатарт хүргэдвэл муугаа үзнэ гэж ухаарсан бололтой нүдний булангаар дэлгэр батд харснаа. "Дарга минь намайг өөрчөөж хайрлаа. Би архинд дуртай золгил доо.
Тэгээд нэг пүүс рүү орж жаал архи болсон юм. Түүнээс биш хүн алж хүрээ тонсон биш гэж арга тасарсан байртай гуйлаа. Дэлгэрватын уур нь их хурч байсан ч гэсэн нээрээ архинд толгоогоо мэдүүлдэг морийн болов уу гэж өрөвдөн бодоод биднийг сумны өдөөс сөрөн тулдаж явхад чи пүүс хэсээд арх гударч явахдаа ичихгүй байна уу гэвэл өнөө хүн далтчин байж дарга минь миний үгийг сонс. Би та бүхэнтэйгээ хамт хот руу дарин орсон шүү дээ. Тэгээ та нарын хойноос харанхуй гудамжаар давхиж яваад төөрсөн юм. Хаашаа явах учраа олохгүй явж байтал хоёр гамын сүйтгэнээ зүхтаж байхаар нь хойноос нь хөөж очоод нам зохиж унгасан. Тэгтэл гэрэлтэй нэг байшинд хэдэн монгол цэрэг дайран орохоор хойноос нь дагж ирвал нэг пүүс байлаа. Эцэд нь дөрвөөд явчихсан биз. Бид тэнд баахан архиуж хоол идсэн. Тэгээд гэгээ орохдоо зэрэг та нарыгаа хайж явлаа гэж ярьлаа. Түүний хоёр гамин алсан гэдэг үнэн худал нь бүүмэд харин архи усна нь асуултгүй ажээ. Эрхэндээ хайртай. Энэ чинь миний цэрэг шүү дээ. Архи усан ч гэсэн амьд минь хурч ирсэн нь их юм. Нэг эндээ биз гэж Дэлгэрбат уужил сэтгэлээсээ бодоод түүний хүлгээг тайлуулж үүнээс хойш юм тусгүй үйл битгий хийж бай. Бид ард түмэнд эрх чөлөө олгох гэж яваа болохоос биш ол зашгийн хойноос хөөцөлдөж яваа дээрэнчэд биш шүү дээ гэв. Гэлалаа. Би нэг эндчээ. Дахиад ийм юмд орооцолдохгүй. Та харж л байгаарай гэж тэр цэрэг их л гэмшингүй хэлв. Дэлгэрбат 10 цэрэгийн дагуулж хяагтын эзгүрсэн гудамжаар явсаар заргачийн яам дээр ирвэл хүл өмэн их байлаа. Түүнийг мориноос бууж амжаагүй байтал хорооны дарга нь хурч ирээд аравд чинь эсэмэн чивдэ. За Дэлгэрбат минь духалж байх цаг завд анч алга. Хотын зүүн өмнөх гүвэн дээр гарч харуулахаар зүгтаасан гамин эргэж халдаж магадгүй гэлээ. Дэлгэрбат ч юм лавлан асуусангүй мориныхон толгойг эргүүлв. Шөнийн байлдаанд эвдэрч хэмхэрсэн байшингийн үүд цонх харлан онгойж зарим шатсан хашаа байшингийн гал нь сайн унтарч гүйцээгүй удаавуу гэж хиншүү ихэр бас үнэртэн. Гудамжаар буу зэвсэг ахсан морьтой явган цэрэг хэд хэдээрээ яаруу санд руу явцгаана. Дэлгэрбатын аравт эвдэрч хэмхэрсэн хашаа байшинтай хэд хэдэн гудамж өнгөрч хотын зүүн өмнө байгаа намхан гүвэн дээр гарахад нар мандлаа. Тэд мориноос бууцгааж нэгэн хонхорт орд суулаа. За одоо л нэг тухтайхан шиг тамхи татъя гэж нэг цэрэг хэлээд ганц тамхи гаргав. Тэд өчигдөр өнгөрсөн шөнө үнэндээ тамхи татахч завгүй байлдан тулдсан тул алжааж ядарснаа сая л мэдэж хүмбэр ганц тамхиа гаргаж уралдаж байгаа юм шиг тамхи татцгаалаа. Дэлгэрбат 30 гартлаа тамхи татаж үзээгүй юм. Түүний ам ангаж хоолоо харгаж байсан учраас өнгөрсөн шөнө орсон шин цаснаас авч амандаа хийхийг харсан сохтуу байсан цэрэг босон харайж нөхөд минь би явж идэж уух юм олж ирээ гэвэл өлсөж цангасан цэргүүдийн нүд сэргээд явчихв. Чи бас хятадын пүүс тонох нү гэж Дэлгэрбат хэлэх төгснө амаа гараараа таглаж худлаа ившээснэ. Хаанаас олох юм гэж асуулаа. Өнөө цэрэг мориндоо мордоод дарга минь би чинь энэ нутгийн хүн улаан бургасанд манай ах их байдаг юм гэлээ. Дэлгэрбат өлсөж цангаж байгаа нөхдийнхөө алж ясан царайг хараад хориглож чадсангүй. Тэр цэрэг морин ташууртахад морин сүлээ хөдлөгснө дуртай дургуу шогшлоо. Айн чавсгаатай хүн шүү. Заавал юм олж ирнэ гэж нэг хүн хэлвэл Дэлгэрбат тэр хүн өд харж нэрэ энтх нутгийн хүн үү гэлээ. Тэр хүн тамхиас орохцоор тийм ээ. Улаан бургас аваарил байдаг юм. Уг нэг гэмгүй хүн. Гэхдээ ол зондол жаахан дуртай золигдоо. Өнгөрсөн шин ганцхан ч арх уусан биш. Пүүснээс баг зэрэг юм тоншоо биз гэлээ. Дэлгэрбат энэ үгийг сонсоод эрт өрдийн дайнд явж байсан цэрэг дайны ол золох гэж шунаж байсан юм гинлээ. Харин ардын намын цэрэг бид бол ард олондоо эрх чөлөө олгох гэж тэмцэж яваа болохоор эд юмд шунвал шив шиг болно гэхэд. Тэр чи тэгэлгүй яах вэ? Манай цэрэг гамин гинэрэгч ихлээ. Одоо яах юм бол орон гэртээ тарах юм болов уу гэж өөр нэг цэрэг асуув. Гамингаас хэлөө Орсын цагаан намын цэрэг гэж дайсан байна. Цагаан намын баруун жанжны цэрэг дааг хүрээг эзэлсэн. Түүнтэй байлдан сөнөөж улс орноо харийн дайснаас цэвэрлэнэ гэж хэдэн намын суртлыг номлогч чой болсонгаа ярьж байсан шүү дээ гэж Дэлгэрбат хэлбэл Монгол оронч гадны цэргийн уланд энлэн зовж байна да
Гамин цагааныхныг хөөчихвөл амар төвшин аж төрн сууж болгосон доо гэж хичээл хүн хэлв. Хаврын нар агшин агшнаар хөөж бүлээн элчээрэн төөнө. Өнгөрсөн шөнийн цасан шуурганаар хад чулууны араа өвөр гууж алханд бөөгнөрсөн цас нүдгэл буулна. Энэ хавьда өөр цасгүй учир газар бараан болжээ. Өмнө этгээдэд дужийн нарс харлан бараална. Нарснаас нааш хэсэг хэсэг цас гялтай. Дэлгэрват наранд зоо нуруугаан ээж хэсэг сууснаа. Хягт хотод харвал хотын дэвгэр бараан хөх удаа суунаглаж тэнгэрийн баруун хаяа хөхөлбөр өнгөтэй болжээ. Хотоос байсхийгээдэл хэд хэдэн морьтой хүн гарч урагшаа баруун тийшээ давхиад явна. Хаяа дужийн нарсан дундаас мөн 3-4 морьтой хүн яаран гарч ирээд жолоо таталгүй давхсаар хот руу орно. Хотын өмнөх багшаархан толгоон ороод хэдэн хүн бүртэлцэх нь бас л харуул харж байгаа бололтой. Өчигдөрхөн мөн өнгөрөгч нь хягт хавийн энэ газар орон бөөндөөнд дөргин чичирч хүний цус урсаж хөлөг морин шархтаж дарих хөхрийн үнэр ханхлан утаа шороо тоос холилдон харанхуулж тэнгэр газар нийлэх мэт болж байсан билээ. Тэгвэл өнөөдөр энэ эргэн тойрны намгүм ахуй байдал нь тэрхүү цус тулдааныг огтхон ч үзээгүй юм шиг айван тайван байлаа. Дэлгэрват хаврын бүлээн салхинд илбүүлэн алсын бараа ширтэд суухад нөхд нь өвөр хоорондоо хууч хөөрөлдөн зогсоо зайгүй тамхи татах нь дахиад ааг амсгайгүй ширүүн дайн болохоос өмнө амжиж сайн татаж авъя гэсэн шиг санагдана. Дэлгэрват зүүн өмнө зүг ширтэн суухдаа хүний амьдрал гэдэг бас сони юм аа. Би амь зуухын ирэхээр эцгийн үлдээсэн эрдмээр сайн анчин болж гөрөөс намнаж явсан нэгэн билээ. Тэгтэл хоёр ч удаа хүний өөдөөс буу шагааж дарийн үнэр амьсгалан дайны тоосонд булуулж явна. Үүнээс цааш хичнээн ч удаа дайн тулаанд орохыг тааж мэдэх үе төм бэрх. Хоёр удаа хар хятад тайлдайтлаа. Одоо цагаан орстой тулхна. Хүрээг эзгэнсэн цагаан намын цэрэг дайн тулаан хийлгүүгээр бошоохон зайлдагч болоосоо. Тэд энэ газар гаминт цэрэг хяар цохигдсныг мэдээд хүрээнээс зайлчж мэднэ. Манай ардын намын 400 гатхан цэрэг энэ шорон түмэн гамиг бут нэргсэн нь үнэхээр гайхамшигтай. Монгол хүн асар их зоригтой эрлэхэг болохоор муусан гамигийн сүнсэн зайлжээ. Тэд ч одоо эргэж халдах зүрх нь хөрөхгүй болоо визээ. Сүхбаатаргаач ёстой жанжин хүн юм аа. Өчигдөр хаан л бол хаан давхин ирж цэрэг биднийгээ удирдан тулдаанд оруулж байлаа. Түүний цангинсан сүртдөө чигтөжрүүлсэн буун дуунаас тод дуулдаж биднийг урайлан зоригжуулж байсан. Монголын ард түмний хувь зохиолоор ийм баатар хүн заяач. Сайн сайхан цагийн улирал Монгол газар ингэж ярддаг байж гэж бодхоос туйлын сайхан санагдлаа. Улаан бургасны зүгээс морьтой хүн айсвэ. Өнөөх маань ирж явна гэж нэг хүн хэлв. Тэр морьтой хүн морь оруулахын цагуулсаар хурч ирлээ. Морин амьсгаадан хөлөрч цан хүүрэг болжээ. Тэр хүн мориноос бууж нэг томхон гуйлын сааху богцтой юм ганцгалан авчирснаа буулгаж нөхдийнхөө дунд тавилаа. Өлсөж ундаасан хүмүүс саахуудаа цайнаас ховдөглөн ууцгаад. Манер богцоо уудалж хэд хэдэн боов цагаан тос чансан мах гаргахад нөхдөн түүнийг хувааж идэв. Улаан бургасаар сони юу байна гэвэл гамингууд урагшаа зүгтахтаа нэг айлыг бүр сүйдэлж орхичээ. Хамаг юмыг нь хуу хамаад гэрээг нь шатаасан гин хэмээн хоолунд олж ирсэн хүн ярьлаа. Өмхий хар үхэрүүд үхэх гэж байж бас олз хайж явдаг байна шүү гэж нэг зэрэг хэлбэл өнөөхөн сүрс алдан. Баас манай ахын 2 сайн морийг булааж авсан байна. Тэр хавар зөндөө гамингийн хүүр. Улсууд айц сэжигл айдал байна. Тэгсэн чин Сүхбаатар жанжин хэдэн цэрэг томлог явуулж тэдгээр хүүрийг цуглуулж нэг хонхорт хайж байгааг нь. Тужийн нарсан дундуур зүхтаасан гамингийн хойноос манай нэг хороо цэрэг 2 хэсэг болж мөрдөн хөөгд явсан гин. Ардуудын айц сандрах нь одоо ноос л овоо гайгүй болж байгаа юм байх гэлээ. Тэднийг мах боо идэж цай ууц суутал хяхтаас морьтой хүн дахиж ирлээ. Тэр хүн мориноос оч буусангүй. Хороаны дарга та нарыг буцаж иргэд тушаалаа. Гамингууд ор сурггүй алгуулсан гин. Мөрдөн хойсон ангийн түрүүчин ирсэн байх. Харин хотод нуугдж үлдсэн муу санаат гамингууд хэд хэдэн газар гал төмөр тавьжээ. Бүх цэргийг түүмөр унтраахад дайшил гэж Сүхбаатар жанжин тушаасан гин гэлээ. Дэлгэрват босон харайж мориндоо мортоход 10 цэрэг нь идэж ухаан болж үлдсэн хоолон өвөрлөөд мордцгоо.
Тэд хотын зүг 100 за холбон давцгаахад хотын зүүн хойд хэсэгт өтгөн харавтаа суунаглан байгаа харагдав. "Төөмөр тэнд гараа юу?" гэж Дэлгэрбат давхиан дундаа асуувал элч зэрэг эргэж харснаа. "Энд тэнд гуйл юм байх. Манай хороол тэр зүүн хойно байгаа" гэж хариулв. Тэдний хотод ойртоход хотын баруун хэсэгт бас л багил харавтаа олгойдон тэнгэр өдөд цорайлох мэт суунаглав. Хот руу орж ирэхэд хиншүү ихэр бас ханхийлээ. Гудамжаар яаруу санд руу яваа морьтой явган хүнч олширч хашгичж гуйхчих нь тодхон дуулдав. Дэлгэрбатын аравт хэл хүргэж ирсэн цэргийг даган явсаар хотын зүүн хойд бийд ирвэл хэд хэдэн байшин улаан гал болон дүрлзэж олон хүн язгнаалдаж байлаа. Тэд ойртон ирээд мориноос үсрэн бууж хашаанаас морин уйчхаад шатаж буй байшин өд гуйлаа. Цэргүүд галд автсан байшингаас хайрцагтай савтай юм зөөж гал дундаас гаргаж ирсэн юм хашааны нэг болон довоолно. Дэлгэрбат 10 цэргээ удирдан байшинд ойртоход өөдөөс нь халуун элч төөнөж байна. Журамт цэргүүд улаан галаас айж шантралгүй алуутаан дундуур харайлан орж юм зөө. Дэлгэрбатын аравтынх нь ч харж алмарын зогссонгүй гал руу шууган орж гартад дайралцсан юмаа зөөцгөлөө. Дэлгэрбат амьсгаа авахын аргагүй гашин утаан дундуур тэмтчин явж гартад дайралцсан хатуу имийг гуддатлаа. Модон хайрцагтай юм байхаар нь тэврэн авч өөдрөө гүйж хаалгаар дөнгөж гартал тар няр хийсэн сүртэй чимээ гарав. Байшин нурлаа гэж хэн нэгэн хүн хашгирав. Дэлгэрбат гүйх зур эргэж харвал байшингийн орой дотгошоо шажигнан цөмөрч улаан гал тал тийш оч өсргэн сад тавилаа. "Байшин дотор хүн үлдээгүй биз?" гэж хорооны дарганд хашгираад хөө тортог болсон хар нүрээ ханцуугаар аншуудрав. Дэлгэрбат хайрцагтай юм хашааны болон тавьчихад баруун талын байшин өд харайлглаа. Тэндээс хүмүүс хунцтай цай зөөж байна. Хэдэн хунц цай гаргаж автал тэр байшин бас шажигнан нурж бөөн гал оволцов. "Энэ хоёр байшин ч өнгөрлөө" гэж нэг хүн өглөө. "Доторх зүйл нь ч авахын аргагүй боллоо. Цаад байшинд нь гал оруулахгүй байх юмсан" гэж нэг хүн уйхэрдэн хашгирав. Цэргүүд гал руу шороо цацсан унтраах гэж оролдов. "Ой, хашаа шатаж байна. Зөөж гаргасан зүйлээ бушуухан ач" гэж бас нэг хүн дуу тавин хашгирав. Гал тойрон өмж байсан цэргүүд хашааны болонд овоолсон авдар савтай юм өд гүйцгэв. Хашаан дотор хэд хэдэн морь тэрэг байна. Цэргүүд түнд юма санд мэнд овоолов. Галаас булааж авсан эд бараагаа ачаад хашаанаас гарахад тэр хашаа урт улаан гал болон хувирлаа. Хорооны дарга нь хур дэлтэй зээр дазраг унчихсан үүмж байгаа цэргүүдийн дундуур нааш цааш хөрөөдөн явж байснаа. "Эндээс бушуухан холдоцгоо. Баруунтаа бас гал гарч байна" гэд гараар анзаа. Цэргүүд баруун тийшээ гүйцгэв. Дэлгэрбат морин тайлж яваад мортоход аравтын зарим цэрэг нь харагдсангүй. Үүмж шуугсан олон хүн дундаас тэднийгээ ч олох гэж бодсонгүй хороон даргын заасан зүг рүү явжээ. Ойрхон байшингийн үүд талгаар утаас авсаж харагдана. Тэгтэл хоёр цэрэг зэвхий хувцастай гамин цэрэгийг чирч гулдран айсв. Тэр хоёр цэрэг хорооны даргын дэргэд гамингаа чирч авчираад "Энэ муу гамин гал тавьсан байхгүй юу? Зугтааж явахт нь барьж авлаа. Наадхаа хурдан хөргөж өгөөд буцаж ир" гэж хороон дарга тушаав. Цэргүүд дөнгөж эхлэн шатаж байгаа байшингийн дэргэд яаран ирэв. "Эзэн нь орхиод явчихсан эзгүй байшин байна уу? Дотор нь хүн хэргэлжихмээр юм юу ч алга" гэж байшингаас гарч ирсэн нэг цэрэг хэлв. "Эд хогшилгүйч гэсэн галыг нь унтраа" гэж хороон дарга тушаав. Цэргүүд гал руу шороо засаж хашаан дотор байгаа худгаас ус утган авч гал руу шүршив. Тэр байшингийн гал нэг их газар авсангүй төдхөн унтарчхав. Нэлээд зайтай хашаанд бас гал гарсан бололтой хашааны дээгүүр утаан нүгэлтэн савсаж харагдав. Энд тэмдгүүл гал гарч байхыг бодоход олон гамин нуугдаж хоцорсон байх нь гэж Дэлгэрбат хэлбэл хороон дарга нь тэр утаа өд харж "Бид шөн муу нэгжис самнаадал тэр шүү дээ. Нүх зойрондол нуугдаад мэдэгдэлгүй хоцорсон байх" гэхээр нь Дэлгэрбатын сэтгэл зовж "Бид байшингийн шалны доогуур зойр нүх байна уу үгүй юу гэж үнэнтэй шалгаж үзээгүй шүү" гэж гэмшин бодлоо. "За Дэлгэрбат минь чи тийшээ явж тэр хашааны тэнд юу болж байгааг мэд. Танаа аравтынхан хайдсан тэднийг ол бас хүн нэмж өгнө" гэж хороон дарга нь хэлв. Дэлгэрбат 10 цэргээ олж аваад хашааны цаанаас авсаж байгаа утааг зөвлөн явхад хорооны дарга тэдний хойноос бас 10-аад хүн нэмж явуулжээ. Дэлгэрбат нөхтөнд дагуулж утаа гарсан хашаан дэрвэл хашаан дотор 3 жижигхэн байшин байна. Зүүн талын байшингийн дээврээс утаа багж байжээ. Хашаан дотор айж сандарсан хэд хэдэн хүн шатаж буй байшин өд хараад чухам яахаа мэдэлгүй зогсно. Тэд морьдоо холхон хоёр цэрэгтүүлдээгээд хашаанд орвол настаа их хятад хүн их хийснэ.
Өөрөшөлт цэрэгийн ноём. Ядуу биднийг инээрээ хайрлаа гэлээ. Хэн гал тавьсан бэ гэвэл тэр хятад мөн л тонголзож хаяа би яачаа мэдэрэ. Баашандаа сууж байтал ута үнэтэйсаа. Тэгээсаа баашаа шатаж байна. Бодоол гадаанаас нь гал оруулсан шиг байлаа гэж хэлв. Гал гарсан байшингийн доторх хэрэгтэй юмаа эцэд нь зөөж гаргажээ. Байшингийн дээвэр туурганд гал үсчин шатаж дотор нь орохын аргагүй ашин утаа дүүрчээ. Дэлгэрват тэр байшингийн хоёр цонхыг цөм зохин онгойлгоход багтаж ятсан утаа сад тавилаа. Ус гэж дэлгэрват хашгирвал цэргүүд хэд хэдэн хувин барьж хашааны болонд байгаа худгод хариалгав. Цэргүүд худгаас нааш игнэн зогсож хувинтаа ус дамжуулв. Гал руу хөтөн ус цацхад шажигнан шуугиж утаа уур холилдон харанхуйлна. Дээврүүд тэнд л галын гол нь байх шиг байна гэж дэлгэрват хэлбэл хэдэн цэрэг урт шат байшин төшүүлээд дээш авирчээ. Дэлгэрват байшин шагаан харвал төрөөчийн хуралдсан их утаа овоос ирж юм харагдахтаа болжээ. Цэргүү шатаар өгсөн байшингийн дээвэр дээгүр ус шүршин. Байшингийн дотортол харин ч их түлэгдээгүй бүтнээр байв. Дээвэр дээр гарсан цэргүүд аль аль гал харагдсан нөхсөв бүрт ус цацна. Тэр байшингийн гал тагсгээд унтарлаа. Байшингийн эзэн хөгшин луухан Дэлгэрватын өмнө ирж хэд дахин тонголзсон гүн талархал илэрхийлээд Арадын намын ачи боёнд сүсл моргиа. Та нөхөд морилон ирээгүй бол ядуу миний ороо сүйдэх байлаа гэлээ. Гал тавьсан муу хүнийг олж илрүүлсэн бол хатуу шийдэх байсан юм гэж Дэлгэрват хэлээд цэргүүдэд дагуулan хашаанаас гарахад нар шингэсэн байлаа. Энэ муу гамин чандруу чинь хаа хамаагүй гал тавьдаг байна шүү. Энэ муу ядуу лууханы байшин шатаагаад яах юм бол гэж нэг цэрэг хэлбэл тэр чин хормоо санаа агуулж байгаа нь тэр эд хогшилтой айл пөөс дэлгүүрээс эхлэн ядуу хүний байшин хамаагүй шатааж ард түмнийг манаа нам засгаас холдгож хөндөрүүлэх гэсэн далдын санаатай байгаа юм гэж Дэлгэрват санснаа хэлв. Тэнгэрийн баруун хаяа цус шиг улаан хүрэн болсон нь Төөмрийн гэрэл нарны туяатай холилдоод тийм өнгөтэй болсон ажээ. Хотын баруун хэсэгт гал унтраагүй бололтой хашаа байшингийн дээгүүр өтгөн харавтаа улалцсан мушгирч хаяа улаан дүл цухсхийн цоройлно. Өнөө шөнжин Төөмөртэй ноцолдож хонхон. Төөмөр унтраагч гаминтай байлтгаас долоондор золигшивтэй гэж Дэлгэрват бодсон авч түүнийг нөхдөдөн хэлсэнгүй. Хаврын үчийн цэнгэг агаарыг Төөмрийн утаа хиншүү бохирдуулсан тул амьсгалахад ч ивгүй байлаа. Өндөр морд хөлөлсөн олон морин тэрэг тэндээс холгүй тажигналтанд давхин өнгөрөв. Хаанаас ийм олон морин тэрэг ирж байна гэж Дэлгэрват гайхан асуувал дээд шивэнээс Төөмөр унтраах гэж ийм олон морин тэрэгтэй улаан орсын зөндөө цэрэг ирсэн юм гэж нэг цэрэг өгүүлв. За хороо өдөө явах уу та гэж Дэлгэрват хэлбэл халуун галтаа ноцолдож ядарч туйлдсан цэргүүд нь мориндоо мордцгоо. Төөмөрт нэрмэгдсэн хягт хотын гудамжаар шөндөл болтол хөл тасарсангүй. Нэг байшингийн Төөмрийг арайхаж унтраатал нөгөө газар гал гарна. Ардын журамт цэргүүд унтах нойр идэх олон умартаж гал унтраах гэж хотын нэг захаас нөгөө зах руу, нэг байшингаас нөгөө байшин руу морьтой явган явцгааж байлаа. Дэлгэрватын аравтынхан цэлгэр том хашаанд байсан хэдэн байшингаас баахан эд бараа ачилцаа дуусаж байтал хороон дарга дуудаж Жанжин Сүхбаатарын тушаалаар хотын өмнөх овоонд харуул манаа гаргах боллоо. Танаа аравтайг л явуулахаас биш. Бэ тэндээ Төөмөртэй ноцолдъё гэлээ. Халуун галтаа ноцолдож байхаар харуулд гарах нь тун сайхан санагдсан тул Дэлгэрват дуртай зөвшөөрчээ. Хотын өмнөх толгой дээр гарч ирвэл сэрүүн салхитай байв. Дэлгэрват гүнзгий амьсгаа аваад за нөхөд минь шөнийн харанхуйг далимдуулж гам мөлхөн ирж магадгүй. Бид хэн хүнгүй нойр хоолгүй яваа болохоор эцэж туйлдсан нь их байна. Тийм болохоор ээлжлэн унтаж нүднийхээ хорыг гаргана байгаа гэвэл цэргүүд нь дуртай байлаа. Дэлгэрват 5 цэргээ манаанд гаргаад бусдыг нь амраажээ. Бэ энд байна. Ямар нэгэн сэжигтэй юм болбол хэлээрэ гэж хэлээд Дэлгэрват том чулууны дэргэд суужээ. Чулуу төшөөд унтах санаатай байсан ч учиргүй их хурч байсан нойр нь хайцсныг бүү мэд ер унтах шинжгүй болжээ. Хот руу харвал энд тэндгүй галуулалцаж очивсэрхэн тодоос тод харагдана. Төөмөртэй ноцолдож зэгсэн халууцаж бөгчмдөж байсан боловч шөнийн сэрүүн салхинд удаан суухаар төдөлгүй жихүүцэж даармар боллоо. Өмнө этгээдэд тужин их нарс харлан браантаж
Хойш харвал хотын дээгүр түүмрийн улаандл тэнгэрийн хаяатаа нийлсэн үзэгдэнэ. Унтаж байгаа нөхд нь хүйтэн салхины дор огт ажирлгүй, зарим нь дүнгэнтэл хорхирхан дуулдана. Харвал харж байгаа таван цэрэг огт хөдлөлгүй шоваан суугаан муухан харагдана. Дэлгэр бат босож хангинтал эвшээснэ манан цугаа нөхөд өөдөө айж ухан алхлаа. Хөлийн чимээнээр бүгд л эргэн хар бололтой хөдөлж, зарим нь зөөлөн ханиаж чимээ өглөө. Дэлгэр бат хамгийн зүүн захын хүний дэргэд очиж суугаад унтах гэсэн чинь нойр хүрдэггүй шүү гэвэл цэрэм салхи сэржигнээд нойр хөрөгч янз алах гэж тэр цэрэг хэлснэ чимээ чагнаж байц морин туурай гэж шивгэнэ. Дэлгэр бат сайн чагнавал овооны хойд бид товор алхлах морин туурай сонсдож цас чахрах шиг боллоо. Хүн ирж явна. Эргүүл юм уу өөр хүнч байж мэднэ гэж дэлгэр бат шивгэнээд сэмхэн бослоо. Хажууд нь байсан хүнч босов. Тэр хоёр чимээ гарсан зүгөөд бүхэн явж толгоон оройд гараад харвал толгойн араас бараан дүрс сүйтгэн ирж явлаа. Дэлгэр бат тэднийг нүд салгалгүй ширтэж байснаа нилээд ойртоод ирэхээр нь "Юун хөмб зогс" гэж чанхан хэлбэл морьтой улс морьныхаа амийг татан зогсож "Би Сүхбаатар байна" гэх танил цангилсан дуу гарав. Дэлгэр бат босон харээж тэр хоёрын өөдөөс төгөж очиод "Тэр хүн хорооны арвтын дарга Дэлгэр бат манай арвт харвал харж байна" гэвэл Дэлгэр бат уу гэснэ Сүхбаатар морьноос бууж морь хамт яваа хүндээ өгöd хурчирлээ. "Тайван байна уу?" "Тайван байна нөхөр жанжин. Би хотын эргэн тойрон гаргасан харуулан эргэж явна. Биднийг төмөр унтраах гэж сандарч байх ойгоор муу санаатан гитэж магадгүй." "Төмөр унтарч байна уу?" "Нэлээд хэсгийг нь унтраалаа гэсэн ч барахгүй байна. Орос улсаас ирсэн улаан цэрэг их тус болж төмөрт авцсан барааг зөөж байгаа. Бас гал унтраадаг чи чант эргэж ирсэн. Тийм үү? Яасан сайх юм? Олон газар зэрэг гал гарахыг бодоход нуугдсан гамин олон байж таарна да. Төмөр тавьсан 20 хүнийг барьсан. Бас баригдахгүй муу санаатан байгаа шүү дээ. Хятадын пүүс хашаа байшинд хүн мэдхийн аргагүй зойр байдгийн байна. Тийм нүх зойронд хоргоцсон гамин сэмхэн гал тавиад байх шиг байна. Эндээс сугцсан гамингууд одоо хаа хүрээ бол? Нэг хэсэг нь Оросын хэлд аваад тэнд ам хоргодож байна. Тэдэнтэй эвийн хэлэлцээ хийж манайд баригдсан гамин цэргийг өгч дайн тулааны сүйтгэлийн тухай ярих гэж элч явуулсан. Тэгсэн чинь манай саналыг оошоосонгүй улам цаашаа зүхтааж манжуур чигт явжээ. Ихэнх нь хүрээ чиглээд явсан. Хойноос нь мөрдөн хөөсөн манай зэрэг тэднийг намнан хөөж 90 гол хүргээд буцаж ирсэн байна. Тэгвэлч эргэж ирэхээсээ өнгөрсөн бэцээ. Тэгж бодож болохгүй. Ойр хавийн уул хадаар олон цөөнөр хоргоцсон гамин бий. Тэд манай зэргийг дийлэхгүй ч гэсэн хор хөнөөл учруулж мэднэ. Энэ төмрийг бодол доо. Хотын дотор цөөхөн тоотоо үлдэж хоцорсон ч гэсэн биднийг сүрхий хорлож байна. Дайсан этгээд ямар ч бузар муухай хэрэг хийхээс буцахгүй. Төмөр тавьж энэ хотыг үнсэн товрог болгоод манай хувьсгалын үйл хэргийг саатуулна. Олон ардын эд хөрөн хашаа байшин шатааж ардын намаас холдуулна гэж тэд ботсон байна. Дайсан үүнээс жилүү хорт хатуу харгис муухай юм хийж мэднэ. Бид гамингаас жилүү зэрлэг аратан болох цагаан намын хулгай нартаа тулах болно шүү дээ. Сүхбаатар хуучин танил цэрэгтэйгээ ийхүү ярилцаад мориндоо мордож толгоогоос бууж зүүн тийш галгуулв. Хягт хотын гудамж өнөөдөр хүн олонтой байлаа. Ардын намын төвхөрөө төр засгийн газраас хотын ард олонд ухуулан зарлах бичиг олноор наасныг хотынхан уншсан сонирхно. Дэлгэр бат олны дундуур нямаагаан хайж явлаа. Хягт хот руу дайрах өглөө нямаатай уулзснаас хойш барааг нь хараагүй учраа сэтгэл зовж байв. Дэлгэр бат 2 өдөр 2 шөнө харуул харж түүмэр унтраалцаж зэгсэн ядарсан авч өнөөдөр баг зэрэг чөлөө гарахаар амархыг ч бодсонгүй. Хотын гудмаар цэргийн улс, хотын унган хүмүүс хөдөөнөөс ирсэн малчид зөндөө явна. 1-2 хоногийн өмнө баг эзэмгүй болсон хот ам орсон мэт болж дайны улмаас дөрвөн зайлсан хүмүүс ардын намын урилгаар гэр орондоо буцан ирж ердийн амьдрал төдхөн сэргэжээ. Дэлгэр бат олны дундуур сүлжин явсаар пулемет бооны сум байрлаж байгаа хашааны үүдэн дэрвэл холоос гүйлгэн ирсэн бололтой хөлсөн шихвэрч гүйцээгүй хэдэн морд уяатаа байв. Хашааны хаалган дээр буутаа манаа зогсно. Дэлгэр бат морноос бууж манаачд ойртоход тэр залуухан зэрэг өөдөөс нь дүрлийн ширдснэ. Та хайчих нь танихгүй хүнийг оруулахгүй гэлээ. Дэлгэр бат ялдамхан инээмсэглэж. Би тэргүүн хорооны 10-ны дарга
Танаа сумангийн салааны туслах Нямаатай уулзах гэж явна гэвэл наана зогсоод хүлээж бай. Би дуудуулъя гэж манаач хэлв. Дэлгэр бат хаалгаар орж гарах хүмүүсийг ажиж байтал манаач дотгош орсон хүнээр Нямааг дуудуулв. Хашаан дотор нэлээд хэдэн цэрэг нарлан сууж нэгэн дуг сүртэй дуулцгаана. Бас хэдэн цэрэг пулемет оролдон байна. Хашааны хойд талаар 3-4 жижигхэн байшин байх бөгөөд тэнд пулемет сумангийнхан байрладаг бололтой. Байшингаас цэргүүд гарч ороод л үемэн. Дэлгэр бат тэр бүхнийг сонирхон харж байтал голын байшингаас нэг хүн гараад хаалга руу хурдан алхах нь Нямаа байлаа. Нямаа хурч ирснээр баяртай инээмсэглэн "Өө, чи байсан юм уу? Хүн уулзыг ихээр нь хийм болоо гэж бодож байлаа. За тэгээд минь дамрал явж байна уу?" гэв. "Сайн л явж байна. Хяагт руу дайрснаас хойш уулзаагүй болоод сэтгэл зовж байлаа" гэж Дэлгэр бат хэлбэл. Нямаа түүнийг дагуулan хашааны гадна хураалттай бандсны дэргэд очоод "Бидний байрлаж байгаа чийгтэй байшинд ороод чи юу хийх вдэ? Хоёулаа энд сууя" гэв. Тэр хоёр банзан дээр гарч суулаа. "За чи тэгээд юу хийж манаргаж явна да?" гэж Нямаа асуув. "Хотыг дайрснаас хойш харуул мананд гарч гал төмөртэй ноцолцоор тааравшивдэ. Харин би халуун галтаа зууралцсангүй. Дөнгө цай ирээд байна. Хаана хүрээд ирв? Хяагтыг дайрсны шин зүхтаасан гамингийн хойноос явлаа. Орон нутгаар тарж бутарсан гамингуудтай заримдаа улаан халз мөргөлдөж, заримдаа барааг нь харж хөөцөлцөөр ерөө гол орсон. Тийм баха. Хотод үлдсэн бүх цэрэг төмөр унтраах өдөр шөнө хоёр хотын бүхэл хашаа байшингаар явхад чи ер үзэгдээгүй. Гамингууд тэгээд хайцсан. Ерөө голоос цааш хүрээний баруун чигээр урагшаа явж байна гэж дуулцсан. Бодвол орон нутгаа зөвлөө үсттэй. Танаа хартийнхан бүгд амьд минь дүү. Толгой бүрэн бий. Хүрээ чигээс танаа үгээр хүн амьтан үзэгдэнэ үү? Аалга байна. Өнөө хэд маань ямар шүү байгаа бол доо. Цагаан орсч хүрээг төвөргөж байгаа дуултана. Дайны хажуугаар дажингэж сүрх юм. Энэ төмрийг л хар л да. Энэ сайхан хотыг бүр сүйдэлж орхлоо шүү. Харин тэгчээ хайр юм. Би удахгүй юмд явах байх. Хаашаа хүрээ орох уу? Үгүй. Манай хорооноос хэсэг цэрэг эвцэг суурингийн хавцаа суух юм гин. Түүнд манай аравтыг явуулж магадгүй гэж хорооны дарга өнөө өглөө ярьж байна. Тэгээд чамтай уулзахгүй явчихж мэднэ гэж санаад. Хүрээнд байгаа цагаан намын цэрэг нааш хөдлөх гэж байгаа юм гин гэсэн дам үг байсан. Тэр үнэн болох нь. Тэгээд л та нарыг тэнд сэргээлэн суулгах гэж байгаа хэрэг. Хамтдаа явах байлгүй? Харин бодвол танаа сумангаас пулемет буута хүн явах байлгүй. Тэгвэл явъя гэж гуйна. Хүрээ зүгрөө хүн явбал цаадуулдаа минь цаа яваагаа дуулахыг бодно үз. Би тэр эвцэгт хичнээн удаан суух чинь билээ. Эрдман намсраа сумья байсан хошуу баруун зүүн харуул урагшаа шаамар ерөө хараагал хаваар ардын намын бодлогыг тайлбарлан таниулах гээд элч зөндөөл явж байгаа дуулцсан. Хүрээ рүүч хүн явж магадгүй. Баруун хязгаарт ардын намын төлөөлөгч төшмөл томлон явуулах болсон гин. Манай нам засгийн нэр сүрх хүчин чадалч улам бүр өсөн нэмэгдэж байна шүү. Харин тийм ээ. Бэд хоёрч зөв зам руугаа алхажээ. За би явъя. Эзгүй хойгоор эрэл сурал болж байж ч мэднэ. Тэр хоёр хураалттай банзан дээрээс буулаа. Дэлгэр бат морой тайлан авч мордоход "За, аз хиймэртаа сайн яваарай" гэж Нямаа ярив. Хяагт хотыг шөнийн харанхуй нөмрөв. Ардын намын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах Жанжин Сүхбаатарын сууга бяцхан байшингийн хэдэн цонх гэрэлтэй байна. Байшингийн хаалга байсхийгээд л цэлсхийн гэрэл улдсан. Өндөр довжотой тэр байшингийн үүдэнд буута манаа зогсож орох гарах хүн бүрийг сайтар ажиглан харна. Тэр байшингийн өрөө тасалгаа бүгд л олон хүнтэй. Утсан харилцааны хонх байн жигнэж хоолоон сойсон хүн байдаг чадлаараа хашгичин ярих нь бас нэг өрөөнд дүнгнүүлэн тоо дуудаж сампин зохих нь тодхон дуулдана. Орж гарах хүн бүр сум зөрүүлэн бүсэлж зарим нь ташаандаа жижигхэн гар буус хилэм зөөсөн үзэгдэнэ. Сүхбаатар жанжны байгаа өрөөнд 7-8 хүн ширээ тойрон сууж олонх нь тамхи татах учир цэнхэр утаа суунаглан хөшгөлөх ажээ. Сүхбаатар тамхины утаанд залхаж гүйцсэн янзтай гараараа хэдсэвэд нийслэл хүрээнээс ирсэн мэдээнээс үзэхэд баруун өнгөрний Азийн морин дивиз мөдгөн ааш хөдлөх төлөвтэй боллоо. Барууныхан агт мордд цэрэг ихээхэн дайчилж хүчээ зузаалж байна. Бас хөвсгөл хав болон Дайчин вангийн хүрээний тэнд генерал Резүхний цэрэг бөөгнөрч байгаа сураг байна.
Цагаан намын цэрэг хүчээ бөөгнүүлэн олон газраар нэгэн зэрэг манаа өдөөс дайнд орох гэж байгаа нь нэгэнт илэрхий боллоо. Иймд тэднийг эсэргүүцэн сөнөх нарийн арга ухааныг эртнээс бодож боловсруулах нь зүйтэй байна гэж хэлв. Цагаан намын хулгайнаар жухам хэдий хэрийн хүч хуралдуулж байгаа юм бол гэж хичээлдүү хүн лавлав. Сүхбаатар өмнө дэлгэсэн хэдэн хуудас цаасыг харж уншиж байснаа. Барууны гол хүч Азийн морин дивиз гэдэг нь 4800 хүнтэй 2 баригад, 200 явган цэрэгтэй 2 моринхоор, пулемет буу 20, их буу 12-тай байгаа юм. Гэсэн ч сүүлийн үед Монгол нутгаас татаж хуралдуулсан цэрэг зэвсгийн тоо сайн мэддэхгүй байна. Хүрээний богдын засгийн газар барууны юу тушаасныг үгэд өгөө дагаж агтмаар цэрэг ирчүүлэг албатан дайчилж байгаа мэдээ байна. Үүнээс гадна Ахай гүн Сумьявэс Дайчмангийн хошуудаар Цагааны Сухарьев Монгол захирагч Мингит нарын цэрэг ор нутгийг төвэн сандрагж нааш довтлох аюул бүрэлдэж байна. Тэдний өдөөс эсэргүүцэн тулах цэргийн ангийг яаралтай явуулах нь чухал юм. Энд баруун замын байлдааны тусгай ангийг байгуулах санал байна гэж ярьлаа. Баруун замын цэргийн тусгай ангийг байгуулж тийш нь яаралтай цэрэг явуулах нь зүйтэй. Хэнийг явуулах вэ гэж Ардын намын цэргийг бүгд ерөнхийлөн захирах газрын түшмэл гүн бэлэг сайхан хэлээд Сүхбаатарыг харав. Сүхбаатар хэсэг зур бодож байснаа. Би санахта дэд жанжин Сумьягвайгаар баруун замын цэргийн ангийг удирдуулах нь зүйтэй болов. Сумьягвай тэр нутгийн хүн болохоор газар орнооч мэднэ, хүн ардаач тань. Цэргэлсүүлэх, акт мордод ажиллах аливаа ажил нь амархан бүтэх юм гэвэл Сумьявайсын царай ялдамхан болж дуугийнх нь толгойд өглөө. Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна? Гэж Сүхбаатар асуувал нөхдөн түүний саналыг бүрэн зөвшөөрч баруун замын байлдааны цэргийн ангийн жанжнаар дэд жанжин Сумьяг батлав. Зөвлөлт Орос улсын улаан цэргийн захирах ангийн нөхдтэй холбоо барьж Монгол нутагт үүрлэж байгаа цагааны хулгай нарын эсрэг байлдахад хүчин туслалцахыг ирж бичиг явуулсан. Оросын улаан цэргийн удирдах нөхөд энэ талаар бидэнд туслана гэдгээ мэдгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Ийм учраас би маргааш дээд чивээ орж энэ талаар тодорхой ярьж тохирно. Баруун хязгаарт томилон явуулсан манай намын төлөөлөгчд цэрэг хэлсүүлж тэнд орогнож байгаа цагаан намын цэрэгтэй тэмцлээ мөдгөн эхэлнэ. Мөн Улиастад байгаа Хатанбаатар Магсар Жавгад бичиг явуулсан. Магсар Жавга Улиаста хавьд байгаа Казанцев, Ванданов нарын цагаан цэрэгтэй тулдна гэдэгт бүрэн итгэж байна. Цагаан хулгайнаар манай нутгийн баруун хязгаар Алтайгаас онон гол хүртэл газар сайгүй их багаар бөөгнөрч ардын нам засгийн эсрэг өргөн хэмжээний дайн хийхээр бэлдэж байна. Энэ дайнд Орос улсын улаан цэргийн тус дэмэг авч бид бүрэн ялна гэж Сүхбаатар итгэл дүүрэн өгөөлөв. Цагааны эсрэг хийх дайныг үнэхээр нягт нямбай бодож боловсруулахгүй бол тэр чинь гаминтай адилхан ганцхан газар бөөгнөрсөн биш шүү дээ гэж засгийн газрын нэг гишүүн хэлбэл Сүхбаатар толгой дохиж үнэхээр тийм ээ. Тэгэхээр цагааны эсрэг хийх тэмцлийн тухай ардын нам засгийн газраас ойрын үед авч явуулан байгаа бодлого зорилгын талаар ард түмэнд ухуулан синхруулах ажлыг улам их болгох нь чухал байна. Дайн байлдааны энэ чухал бачим үед цэргийн дунд зохиох ухуулан таниулах ажлыг улам хүчтэй болгож цэргийн сахилга батыг хатуу чанд сахиулах, цэрэг нэмж татах, дайсны байр байдлыг тагнан турших зэргийг цэргийн яамнаас эрхлэн дав даруй хийхийг хичээх хэрэгтэй. Ардын намын төвхөрөө төр засгийн газрын өнөө өчийн хурлаар Жанжин Сүхбаатарын саналыг үндэслэн цэргийн яамд цэрэг элсүүлэн татах хэлтэс, байлдааны хэлтэс, тагнуулын хэлтэс, цэргийн шүүн таслах газрыг байгуулав. Ардын намын төвхөрөө төр засгийн газрын гишүүд удтал хуралдаж олон зүйл шийдээд шөнө оройхон тарлаа. Сүхбаатарыг таслахаанаас гарахад гүн шөнийн харанхуйд Хягт хот умбаж гэрэл гэгээч тасран хүн амьтанч бүгд унтсан бололтой байв. Сүхбаатар уян дээр ирж ухаа хонгор мориндоо мордоход Жанжин та унтаж амрахгүй юмсан болов гэж нэг хүн асуув. Тэр хүн бол саяын хурлаар цэргийн яамны байлдааны хэлтсийн даргуулсан Сүхбаатарын хизээний танил хамт цэрэгт байсан хүн байлээ. Нойр яах вэ? Хоёулаа хотын иргэнд ойронд гарсан харвал манаагаан эргий гэж Сүхбаатар хэлбэл тэр хүн мориндоо яармордлоо. Тэр хоёр анир чимээгүй гудамжаар зэрэгцэн шогшоход өлөн ноход боргоохон дуулдав. Гудамжинд нэг ч хүн үзэгдсэнгүй. Сүхбаатар хамт яваа хүнтэйгээ ч юм ярьсангүй. Алсыг ширтэн товор алхуулахад морины туурайд хаяа чулууд айралдаж тор хийн. Тэр хоёр нэг хашааны үүдээр өнгөрөхөд хашаанд байгаа хідэн байшингийн цонхоор гэрэл тусаж хүмүүс дуулалтах нь тодхон сонстов. Манай пулемет сумангийнхан зохиосон шин дуугаан дуулж байна
гэж байлдааны хэлтсийн дарга өгөөлөв. Шивэ хяхтыг авахд шилэн тэнлүү хэрэггүй. Шийдээд ирсэн гаминга ширмэн бөмбөгөөр сөнөөвөө гэж олон өнгийн хоолоогоор ая нийлүүлэн дуулахыг Сүхбаатар сонсоод түүний үгийг амандаа шивнэн морио оруулахад ухаан хонгор нь хазаар даран дүүхэлцэв. 15 дугаар хэсэг төгсөв.